Самэцхан за эрхэм үзэгчдийн амралтын өдрийн үдшийн амгалан айлтгая. Өнөөдөр бол 2026 оны 5 сарын 23 бям гараг. Өнөөдөр 8 цагаас манай Төгөлдөр ТV Basic суугаар 7 хоногийн том мэдээ орох гэж байна. Гэсэн хэдий боловч яг одоо олон анхаарлыг татаж байгаа нэгэн мэдээллийг товч байдлаар шуурхай мэдээлье гэж бодож байна. За та бүхэн одоо бол Вашингтон ДС хотод бол 5 цаг 15 минут болж байна. За үүнээс 10 минутын өмнө ерөнхийлөгч Трампын хийсэн мэдээллийг та бүхэн харж байна. За ерөнхийлөгч Трампын хувьд бол Ираны дайнтай холбоотой ингээд ингийн одоо яриа хэлэлцээр хийж байгаа тухай, энэ нь одоо амжилттай болж байгаа тухай. За ийм мэдээллийг бол гаргаж байна. За ерөнхийлөгч Трампын үг учраас энэ мэдээнд бол төдийлөн одоо ач холбогдол өгж итгэж байгаа хүн бол цөөхөн байна. Гэсэн хэдий боловч ерөнхийлөгч Трампын мэдээнд дурдсанаар за энэхүү яриа хэлэлцээрт бол одоо болонгийн орнуудын ихэнх орны тэргүүнүүд Пакистан улс, мөн одоо Турк, Израиль зэрэг одоо орнуудын тэргүүнүүд оролцож яриа хэлэлцээр хийсэн. За хоёр орны буюу Америк, Ираны хоорондын одоо ингийн хэлэлцээр ерөнхийдөө ойлголцсон гэдэг. За ингээд одоогийн байдлаар энэхүү яриа хэлэлцээрийг одоо эцсийн байдлаар боловсруулах ажил өрнөж байна гэдэг. За энэхүү гэрээ эцсийн байдлаар бэлэн болмогцод олон түмэнд мэдээлье гэсэн утгатай ийм мэдээллийг бол хийлээ. За энэ гол төлөв Ираны дайныг зогсоохтой холбоотой яриа хэлэлцээр хийсэн. За ингээд мөн Трампын хэлснээр бол Хормузын хоолойг дахин нэг талаар одоо тохиролцлоо гэдэг. За ийм мэдээллийг өгж байна. За энэ бол мэдээж Трампын хувьд өмнө нь одоо үүнтэй яг төстэй маш олон удаа мэдээлэл хийж байсан. За ингээд Иран улстай яриа хэлэлцээр бол үндсэндээ тохиролцлоо. Эцсийн шатанд орлоо. Хоёр орн одоо ойлголцлоо гэдэг. За ийм мэдээллийг одоо удаадраалан мэдээлж байсан боловч өнөөдрийн байдлаар даа эхэлснээс хойш хоёр орны хооронд явна нэгэн одоо эцсийн байдлаар тохиролцож ойлголцсон ийм одоо яриа хэлэлцээр бол байхгүй байна. За нөгөөтэйгүр Америкийн зүгээс ерөнхийлөгчийн зүгээс энэ мэдээллийг хийсний дараагаар Иран улсын зүгээс энэхүү мэдээллийг одоо үгүйсгдэг за ийм хандлага тогтоод байгаа. Тиймээс энэхүү мэдээллийн мөрөөр Иран улсын зүгээс үүнтэй холбоотой ямар хариу тайлбар гаргах нь бол одоо одоогийн байдлаар тодорхой болсон. За энэ мэдээ гарахаас өмнө бол үндсэндээ Иран улсын хувьд одоо нутгийн баруун хэсгээр агаарын хилээ одоо бүрэн хаасан. Үүнийг бол мэдээж Америкийн зүгээс одоо дахин цохилт хийж магадгүй нөхцөл байдал үүссэнтэй холбон тайлбарлаж байлаа. За тэгвэл үүнтэй холбоотой мэдээллийг дэлхийд дахин одоо чих тавин чагнаж байгаа энэ цаг үед ерөнхийлөгч Трампын зүгээс энэхүү мэдээллийг бол хийлээ. Тиймээс өнөөдөр маргаашийн хувьд энэхүү яриа хэр одоо үнэн бодиттой гэдгийг дэлхийн нийтийн хувьд харж ажиглах үлдэж байна. За нөгөөтэйгүр өнөөдөр бас Украин улсын хувьд байдал төгшөөртэй байна. За бид бүхэн мэдж байгаа Украин улсын зүгээс Москва хотыг чиглэсэн томоохон агаарын довтлогоон, дроны довтлогоон хийж улмаар Москва орчмын одоо газрын тосны боловсруулах үйлдвэрүүдэд багагүй охирол учруулсан довтлогооныг бол хийгээд байгаа. Украинчууд Москва төдийгүй Оросын албаны улсын нутаг дэвсгэрт мөн одоо гол төлөв газрын тосны дэд бүтцийг чиглэсэн довтлогоон бол тасарахгүй үргэлжлэж байгаа. За үүний улмаас ерөнхийлөгч Путиний хувьд Украинын энэхүү довтлогоонд одоо тохирсон хариу одоо үзүүлэхийг үүргэжсэн гэдэг мэдээлэл олон нийтэд бол тодорхой болоод байгаа. За тэгвэл яг одоогийн байдлаар Украин улсын хувьд иргэдээ одоо анхааруулсан Оросын албаны улсын зүгээс томоохон хэмжээний агаарын довтлогоон одоо ирж байна гэдэг, хийх гэж байна гэсэн ийм мэдээллийг бол түгээж байна.
За үүнийг Америкийн Трейн департаментийн зүгээс баталгаажуулж Киев орчинд байгаа хүмүүсийг одоо анхаарал сонирхол юмштай байхыг урьдчилан анхааруулсан үйл явдал болж байна. За ийхүү Персийн болон орчинд Трампын хэлснээр одоо инхийн хэлэлцээр амжилттай болж байгаа тухай ийм мэдээ гарч байгаа бол харин нөгөө өнцөгт Украины нутаг дэвсгэрт байдал төвшөртэй болж байгаа мэдээ байна. За ингээд энэ тухай цаашдаа өрнөх мэдээллийг манай сувгаас цаг тухай урдна шуурхай мэдээлсээр авах юм аа. За ингээд удахгүй 8 цагаас Төгөлдөр ТV бэлэг сувгаар энэ 7 хоногийн том мэдээгээр удахгүй уулзцаая.